За шинэ 7 хоногийн минь төргий ажилдаа гарахад бэлэн боллоо. Бүтэн сая өдөр үдээс хойш 5 болж байна. Одоо хөрвүүлэх газар маань эндээс 7 цагийн зайтай газар байгаа. Тэгэхээр одоо хөдлөөд тэгээд шөнө 1 цагийн үед очих юм шиг байна. За энэ 7 хоногийн ажилд маань амжилт хүсээрэй. Бичлэгтэйгээ хамт байгаарай. Лайк, шеэр дараарай, subscribe хийгээрэй. За жоохон онцгүй юм боллоо. Юу болсон бэ гэхээр ачаа өгөх газраа хүрээд ирсэн байна. За тэгсэн чинь энэ нөгөө нэг job site байгаа байхгүй юу? Яг барилга баригдаж байгаа газар. Тэгээ одоо энэ дөнгөж энэ нөгөө бетон автомобиль авч байгаа юм байна. Тэгээд би чинь болохоор нөгөө дээврийн төмөр авцсан явж байгаа шүү дээ. Тэгээ очиж уулзаа за би энэ дээврийн төмөр авчихлаа гэдгсэн чинь нөгөө бид нар наадах чинь захиалаагүй байсан шүү дээ гэд. Одоо авах цаг нь болоогүй байгаа шүү дээ наадах чинь гээд. Тэгээд хүмүүст рүү залгаад ингэж ийна юу болж ийна яах вэ ийхүү гэдгсэн чинь за намайг нэг цаг гараа 2 цаг орчим хүлээлгэсний эцэст одоо эндээс нэг 228 майлын зайтай буцаад Висконсин руу очиод нэг газар энийг буулгах гэнэ. Тэгээ бодвол тэрийгээ очиж өнөөдөр буулгаад тэгээ өнөөдөртөө бараг ачаагүй хоцорчуу яач уу гэж бодож байна. Тэгээд энэ явуултан дээр нь $700 орчим өгөх юм шиг байна. Ямар ч гэсэн одоо тийшээ очиж ачаанаасаа салъя. Жоо харамсалтай юм боллоо. Уг нь дараагийн ачаагаа авцсан буцаад Иллиной руу явах ачаатай байсан боловч тэрийг канцелдаад энэ ачаанаас одоо зөвлөлт салъя л гэж бодож байна. Тэгээ одоо хөдлөе доо. Сайн ч гэсэн болгочлаа. Маргааш ч яах юм шиг байна да. Одоо сайхан хоол бодож амрын дөө. За айхтар өстө бороо орж ин да. За өглөөний мэнд ачаа хагаал сууж байна. Би одоо гэрээсээ 277 майл 4 цаг 23 минут байгаа байхгүй. Тэрс ачаа олддгүй. Одоо яг энэ маркет дээрээс ачаа хараа сууж байна. Өө би цаана гарч. За ингэ байна тийм үү. За тэг ачаа хараа сууж байна. За нэг рефреш хийгээд. Одоо энэ ачаа хардаг борд гэсэн. Ерөөсөө ойлгохтой мал руу. Одоо миний хайлтын юу болохоор миний байгаа газраас 150 майл радиус донд дундаас гээд авах. За тэгээд одоо жишээлбэл энийг харахад бол миний байгаа газраас 126 майл явж авна. 48,000 паунд Небраска руу $775 гэж байгаа байхгүй. Ачаага аваад явах майл нь 278 майл гэж байна. Майлтайгаа харьцуулахад $2 79 цент тийм үү. Тийм нөгөө баг үнэлгээтэй болохоор 1 цагийн өмнө тавьсан ч гэсэн хүн авахгүй ингээ байгаад байгаа. За энэ 3 минут юм тавьсан тийм 320 майл $750 аавар өгдөг чинь. Өөртөө шивчж байгаа. Би бол одоо энэ Чикаго руу энэ зүг рүү явж иж дараагийн ачаа маань гайгүй автах гээд байгаа байхгүй. Ийшээ явчих юм бол бас жоохон дараагаар чиж хэцүү болчих байна. За ээлжин рүү чинь $253 мөр $575 амар баг үнэтэй. Ийм л болчих дээ да. $1700 гэж да энэ юм. $779 майл $1700. Ханаас 145 майл явж байна. Энэ болохоор нөгөө сүүлийн 15 өдрийн ерөнхийдөө иймэрхүү ачаанд өгчсэн үнэлгээ нь одоо үнэн буугаад бүр ийм болцсон байх гэсэн. Ачаа болтдгүй яа гэвэл
550 доллар гэж байна шүү дээ. Ингээд хайгаад байж тээ. За юу уцгаа манайха энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэгийн минь үзэх дуртай үздэг, лайк, шеэр дардаг, комент бичдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд бичлэгийн минь үздэг хүмүүс дундаас миний үйл ажиллагааг, миний хийж байгаа зүйлийг бодитоор дэмжихийг хүсэх юм бол энэ бичлэгнээс эхлэн YouTube-ийн доор хэсэгт тийм thanks гэсэн donation илгээх хэсэгтэй болсон байгаа. Энэ дээр дараад тэгээд эсвэл Монголд хэрэгэлдэг энэ худалдаа хөгжлийн банкны данс байгаа энэ рүү бодиттой мөнгө андив илгээж миний үйл ажиллагааг дэмжиж болно шүү. Тэгээд тэрэнд чинь би айгүй их урамшиж дараагийн бичлэгүүдэд илүү чанартай, илүү гоё зүйл харуулахыг хичээх болно. Тэгээд бичлэг рүү иргэд орцгоо маш их баярлалаа. Хос яваад яардан дээр өрөөд ирлээ. За тэгээд эртгөө өрөөд ирсэн юм байна энэ юугаа соличээ. Зэрэгцсэн бүр дийлддгүй. Болтнууд нь гардггүй бүр. За соличлаа. Одоо нэг эднийг сольж шинэ алтнаа бар юм байна да. За харид өө. 7 хоногийн бичлэг жоохон богинохон бичлэг боллоо. Тэгээд яах вэ? Тэртээ хари хагасаа бүтэн санд бас нэг өөр ажилтай. Тэгэхээр дараа 7 хоногийн 2-3 дахь л ажилдаа гарах та. Тэгээд тэр болтол түр баяртай. Бичлэг таалагдсан бол тэгээд лайк, шеэр дараарай, subscribe хийгээрэй, follow хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.